За ажлын хэсэг бол томлогдоод гараад сар болж байна. Бид нар ажилдаа ер нь цагаан сарын өмнө 2 сарын ихээр орсон. Ер нь ажил бол одоо өчигдөр очиж үзлээ. Нэг 80 орчим хүнтэй явж байна. Яг мөсөн хотхон байгуулах ажил бол тэгээ энэ 22-ны орой 2 цаг гэх бол бүрэн дуусна. Хүлээж авна. Харуул манай гаргана. Ийм байдлаар явна. За Мөнгөдөг шашуурга мөсний баярт манай ховдч бас хүсэн хүлээдэг бас баярын нэг. Манай одоо Ховд аймгийн ард түмэн сумуудтайгаа ер нь өргөн дэлгэр сайхан оролцдог. Бид өхөн хамгийн гол нь зохион байгуулалттай аюулгүй байдлаа хангасан ийм байдлаар оролцъё гэдэг байдлаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Манай цагдаагийн газар одоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах мөн одоо манай хүчний байгууллагууд шүүх прокурор онцгой байдал цагдаа гэдээ бас цаанаа очиж зохион байгуулалттай оролцох энэ талдаар бол онцгой анхаарнаа. За дээрэс нь бол энэ жил бид өхөн бас хог хаягдлаггүй байлгыг дүүднээсээ бас иргэдтэй хогны уут тараагаад яг ордог хаалган дээр нь буцаж гарахт нь дахиад хогныхоо уутыг хогтоо хүлээж авч одоо ач зайлуулах арга хэмжээг бас зохион байгуулж байгаа. За мөн олон одоо Оросын албаны улс бүгд найрамдах хятад улс гэх мэт олон улс руу бол өрлөг явуулсан. За Улаанбаатар хотоос мөн одоо их хурлын гишүүд байгууллагч ажилчдын яам боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны төлөөлөлд оролцсон. Дээрээс нь манай энэ жил бас Ховд аймгийн цагаан сарын босгон дээр бас нэлээд одоо олон алдартангууд төрсөн. Бид нар одоо бас цагаан сарын барилдаанд төрүүлсэн улсын харцаг одоо Батэлжийн харцагыг бол урьж байгаа. За мөн одоо Болор цомын зотхон баяраа өрнө. Гэх мэтлэн олон алдартангуудаа бас урьж оролцуулъя гэдэг байдлаар энэ зохион байгуулалт ажлыг хийж байна. За энэ дээр бол худалдаа үйлчлэгээний одоо чиглэлээр бол бас тодорхой талбай гаргаж манай хуваараа одоо нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа хүмүүс одоо хоол ундаар үйлчлэхийн боломжийг бол хангана. Энэ дээр тогоочтой холбоо манай хүнс хөдөлгөөний зохион газар голж анхаарч гаргахаар ингэж ажиллаж байна. За бүх сумбад бол оролцсон, удирдамж төрсөн. 24-ний өглөө 10 цагт бол нээлт гэж ярьж байгаа. Тэгэхээр манай ховдчууд маань иргэд маань нэлээ эртхэн шиг одоо уртцоо үйсэн, дараалал үйсэн эртхэн шиг очиж байраа эзэлж бас одоо энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохгүй болвол нэлээд одоо 9-оос хойш гарах юм бол амжиж очихааргүй ийм байдалтай бол байгаа. За дээрээс нь манай албан байгууллагууд бол энэ дээр бас нэлээд ач холбогдлогч оролцсон. Бид бүхэн энэ Мөнгөдөг шашуурга мөсний баярыг бол үндэсний одоо өв соёлыг харуулсан олон ёсны одоо өнөхөр Казахын ард түмэнд юу байдгийг өв соёл нь за манай торгууд урьянхаа нарыг юугаараа алдартай юм тэрийгэд үзүүлнэ. Тэр хувц сонороо өмсдөг. Тэрийг одоо жагсаад орохдоо одоо цуур төөрөө тоглодог, алтайгаа хайлаад ордог. Казах түмэн маань одоо бүргэдтэйгээ үндэснийхээ хувцтайгаа одоо хараа жоргоо байдаг юм сайхан дуулаад орж жагсаад ордог. Мөн одоо дөрвдүүд ямар байх ёстой юм. Загчингууд одоо бие биелгээ хийгээд манай чандамныхан хөөмилээд ингээд орох. Ийм байдлаар одоо бас зохион байгуулах гэдэг байдлаар өдөртөмж хөрөгдсөн. За одоо энэ дээр бол Мөсөн хотгон дээр бол нэлээд олон одоо шинэлэг одоо байдлаар хий гэдэг байдлаар олон нэлээд хэдэн одоо амтны төрсийг бол сийлж байгаа. За энэ дээр зураг хөргөө авах болох юм. Өв соёлыг харуулсан Тэмэнжингийн цуваа тухайлбал явж байгаа. Урдаас нь одоо айлын эхнэр хүүхдээ дагуулаад тавтай дэгээ бариа тосч байгаа ч юм уу ийм өв соёлыг харуулсан юм баруун одоо Монголынхаа өв соёлыг харуулсан байдлаар энэ арга хэмжээ зохион байгуулах гэдэг байдлаар ингээд ажил бол 80 гаруй хүүхдээ явж байна.